За тэгэхээр та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие хөрөнгөний зах зээлд Монгол ирээд одоо 2010 оноос хойш тогтмол үйл ажиллагаа хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байгаа ийм хүн байгаа. За одоо яг бол Монголын үнэт цаасны арилжаа гэрчтэй холбооны удирч зүйлийн гишүүн буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ийм хүн байгаа. За тэгээ илүү нөгөө нэг уламжлалт хөрөнгөний зах зээл талаас юмнууд яриа явна гэж бодож байгаа. За, тамираа. За, миний хувьд одоо програм хангамжийн мэргэжилтэй 2002 онд их сургуулиуд төгссөн. Програм хангамжийн мэргэжилээр тэгээд одоо 20 жил мэдээллийн технологийн салбарт ажиллаж байна. Эхний нэг хэдэн жил улсад ажилласан, дараа нь олон улсын бас энэ төсөлтэйгээр ажиллаж агаад 11 оноос ахуулаад яг IT-сээ байгуулад тэгээд яванд ICT group болохоор ингээд явж байгаа юм байна да. Юуны хувьд бол улсад нэг хэсэг ажилласан, улсын байгууллагад хэсэг ажилласан. Тэгээд нэг одоо хувийн хвшлэр нэг зүйл 10 жил энийг явж байна. Одоо ICT group-ийнхаа үүсгэн байгуулагч дэг захирал. Тэгээд технологийн зүйл бизнес хөгжлийн зүйлийг одоо технологийн бизнес юм гэх юм дээ. Энэ талыг харилцаад ингээд ажиллаж байна. Nice. За сайн байна уу. Тэгээд намайг Инхүлэрл гэдэг. Бид нар Crypto Poach гэдэг криптотой холбоотой YouTube ажиллаулдаг ерөнхийдөө монголчуудаа сүүлийн үед бас танигдсан. Тэгээд бид нар бас Discord дээр тэгээд Crypto Poach CGM-ийн дээр бид нар криптотой холбоотой судалгаа тэгээд янз бүрийн арилжааны мэдээллийг цогцоор нь олох зорилготой тийм хамт олон байгаа. Тэгээд өнөөдрийн уулзалтанд бид нарыг хогийн ах урж оруулж ирсэн байгаа. Тэгээд тэгээд ярилцгаа. За тэгэхээр өнөөдрийн ярилцлага бол илүү сонирхолтой болох байх. Инхээ илүү одоо крипто талаас юмээр явчихна. За манай Тамира бол яг back-end гэх юм уу бас яг exchange талаас бас юмнууд яриад явна. Миний зүгээс бол яг бас хуучин одоо уламжлалт зах зээл талаас юмнууд яриа явуул их сонирхолтой болов гэж бодож байна. Тэгэхээр Батамира танай хувьд одоо би өөрөө чинь сайхан нэг постыг харсан тий Facebook дээр exchange байгуулах нь ер нь бол асар их тий ажиллагаатай юм болж энэ талаас жоохон танилцуулаач. Тий exchange чи ер нь яг нэг программист гэх юм уу мэдээллийн технологийн компани хувьд бол яг ийм нэг сорилт болж байгаа ийм төрөлтөө. Тэгээ энэ дотор ч нэг ер нь мэдээллийн технологийн баг байж болох бүх салбарыг хамардаг. Одоо жишээлбэл бол data center гэж бодоход data center нь хамгийн сайн accessible байгаа тийм нэг uptime гэж ярьдэн шүү дээ. Нэг асар хугацаа хамгийн өндөр байх хэвээр. За connectivity-ийн асуудал яригдана. Энэ data center буюу exchange руу холболт нь хамгийн latency багтай байх шаардлагатай. За тэгээд програмчлалынхаа хувьд аваад үзэхээр системийн архитектур юм нь болохоор хамгийн өндөр гэх юм уу одоо ачаалттай ах чадвартай нэлийн бас чаленж юм болдог. Яагаад гэвэл бид нэг програм хангамж хийчихэл цөөхөн юу гэдэг хангалттай ч гэдэг юм эсвэл нэг юм time critical биш team системүүд дээр хийхэд бол яг нэг ингээд цөөхөн жилийн туршлагатай хүмүүс өөрсдөө архитектурын хүмүүдээ хийгээ болцдог бол энэ change-ийн хувьд бол тэгж болдгоо юм чи өөрөө цаанаа бүгдэнд ингээд мөнгө хөрөнгө тийм ээ тэртэй холбоотой байдаг учраас ямар нэг алдаагүй байх хэвээр маш их сайн ачаалал даах хэвээр маш хурдтай ажиллах хэвээр. Тэгэхээр системийг ерөөсөө тэр чигээр нь бүгдийг нь ганцхан хардвар танагдах хөрөмжөнд ингэж даатгаж орхиж болдгоо. Одоо нэлийн олон программистууд бас тийм да яг асуудал гараад програм унцдаг ч юм уу тэгээд гацангууд нь серверэнд ийсэнгүү гэж ингэж итгэв. Тэгтэл уул нь програм хангамжтай яах ёстой гэхээр эхлээд хамгийн их серверийн ачаалал оптимизац гэдэг юмыг серверийн ачааллыг бууруулахад програм хангамжийнхаа тэр оптимизац за тэгээд тэрийг энгийгээр тайлбарлах юм бол санхагаа хамгийн бага хэрэглэх, CPU-г хамгийн бага хэрэглэх гэсэн мөртлөө маш хурдтай ажиллах. За тэгээд алдаагүй ажиллах гэх мэт тийм нэлээд сайн тийм архитектурыг бий болгох ёстой. Тэгээ програм одоо энгийгээр хэлээ програм хангамжийнхаа шүүсийг нь хамгийн түрүүнд шахачаад тэгээ бүр ингээд үнэхээр одоо шүүс шахахгүй одоо ингээд боллоо гэсэн үед таны хөрөмжийн сайжруулалтыг хийдэг.
За тэгээ энэс гадна нөгөө wallet-ийн асуудал байна, хитвчлийн асуудал тийм. Тэгэхээр нөгөө дахиад нөгөө хитвчий чинь аюулгүй хадгалах хэрэгтэй. Тэгээ дээр нь мэдээллүүд нь маш зөв бүртгэлтүүд хөтлөгдөх ёстой. За энэс үүнтэй холбоотойгоор мэдээллийн аюулгүй байдлын зүйл яригдана. Мэдээллийн аюулгүй байдал гэхээр ганцхан бас нэг дэд бүтэц техник хангамжаар мэдээллийн аюулгүй байдал хэмжигддэг. Мэдээж тэр бол хамгийн чухал одоо фактор мөн үү гэх юм уу? Одоо энэ жишээлбэл ингээд олон web application firewall, next generation firewall, энгийн сүлжээний firewall гэх мэт ингээд хамгаалтын төхөөрөмжүүд яригдана. За дахиад нөгөө серверүүд дээр өөр дээр нь мэдээллийн аюулгүй байдлын эсвүүд яригдана. Тэгээ үүнээс гадна хамгийн гол мэдээллийн аюулгүй байдлын гол хүчин зүйл болохоор хүний хүчин зүйл гэдэг. Мэдээллийн нийт аюулгүй байдлын эрсдлийн 50-аас дээш хүнээс хамаарч үүсдэг. Тийм учраас энэ хүнээс хамаарах эрсдлийг бууруулахын тулд мэдээллийн аюулгүй байдлын дээр тогтолцоонуудыг бүрдүүлэх за одоо бодлого дүрм журам юу гэдэг юм те. Тэгээ тэр болгоныг энэ програм хангамжийнхаа систем нэвтрүүлэх гэх мэт юм мэдээллийн аюулгүй байдлын маш том шалгуурууд тавигддаг. За ялангуяа энэ сүүлийн үед крипто валютатай холбоотойгоор одоо биткойнтой ч юм уу этериумтэй хүмүүсийг мэдээд энэ хүн одоо биткойнд энэ хүн этериумтэй гэж мэдчих юм бол энэ хүмүүс рүү чиглэсэн халдлагууд маш их хийгддэг болсон. Зөвхөн энийг нэг уламжлалт одоо юу гэдэг нь фиат мөнгө те бидний уламжлалт хэрэглэдэг мөнгнүүдийг ингээд лөөрдөж авахаас арай илүү хэлбэрх нь тэгээд нэг untraceable байх боломж гэж бодох юм бол арай илүү гэдэг утгаар нь битээ яг нэг сүүлийн chain analysis центрийг тооцохгүй шүү дээ. За тэгээд тийм учраас мэдээллийн аюулгүй байдлын тэр эрсдлүүд бол хамгийн хэцүү одоо нэг юм чаленж болж байгаа. За энэс гадна яг блокчейнийхаа өөрийнхөө нодуудыг ажиллуулах хэрэгтэй. Өөрийн нодтой бэжэж нөгөө бусдаас хамаарахгүй тэр хурдтай одоо шилжүүлэг орлого заалгуудыг хийчих гэдэг юм. Ингээ бодохоор ерөөсөө мэдээллийн технологи програм хангамжийн нөгөө нэг салбарт байдаг хамгийн нөгөө нэг хүн бодлогууд нэг дор төвлөрч орж ирж байгаа. Ийм учраас яг энэ exchange платформ өөрөө чухал юм аа. Тийм учраас бид энийг өөрсдөө хийх ёстой гэд бидний ер нь нөгөө манай ICT-ийн хувьд л нэг virtual систем дуртай. Тэгээд дуртай яа гэвэл яг л сайн нөгөө асуудлуудыг бүгдийг шийддэг. Яг үнэхээр virtual системийг сайн хийж чаддаг болцсон компани бол за энэ бол бас нэг систем хийж чаддаг компани шүү гэж дэлхийн хаач гэсэн үнэлдэг учраас бид нэг энэ virtual системүүдийг өөрсдөө хийх зорилт. За энэ нөгөө зорилт маань зөвхөн нөгөө юуны одоо криптогийн трейд сегмент гэдэг юм. Энээсээ гадна манай одоо хийгдсэн нөгөө хөрөнгөний биржийн платформуд байна тийм ээ. PC маркетинг платформ, аж ахуйн биржийн платформ, одоо товарын бирж гэж ярьдаг. Иймэрхүү платформуд дээр яг л одоо дээр нь зарж байгаа асset ямар асset байгаас үл хамааран биржийн системүүдийн чаленж байдаг учраас нэлээд юу ажилтдаг. Анхаарал тавьж манай гол бүтээгдэхүүнүүдийн нэг шүү гэдэг гэж хөгжүүлэлт хийж ажилладаг. Ашнаас. Тэгэхээр чинь тамирах сая ярихдаа бол трейд сегментийн тухай ярьж байгаа шүү дээ. Трейд сегмент хүмүүс сайн ойлгоогүй хүмүүс гэж магадгүй. Трейд сегмент маань крипто арилждаг Монголын хамгийн анхны крипто арилжааны сайт байгаа тийм. Тэгээд хүмүүсийг зөндөө олон хүмүүсийг бүр крипто гэж мэдэхгүй байхад та аль хэдийн ингээд арилжааны сайт хийя гэж бодож ирсэн байдаг. Тэгснээ танаа тоондоо нэвтрүүлгээр та орж ирээд тэгээд тантай уулзсан чинь та гэр дотроо биткойн майн хийдэг нөгөө нөөдөө ажиллуулсан та нөгөө хийг ажиллуулсан байжсэн шүү дээ. Тэгээд яаж явж байгаа та биткойныг сонирхоод эхлэв. Хизээ анх та худалдаж авсан тийм. Тэгээд 2001 онд та IT-гаар сургууль төгслөө гэж хэлж байна тийм. Магадгүй та өөр салбар дээр ажиллаж ирсэн баг. Эсвэл сервер тал руугаа та ажиллаж ирсэн үү? Яаж явж байгаад илүү нөгөө крипто тал руугаа сонирхол маань ингэж хөгжөөл энэ тал руугаа та ингээ хальтраад орчвоо гэх юм байна. За тэр нөгөө танаа дууны нэвтрүүлгийн хувьд бол яг гоо тэнд нөгөө гэртээ риг хийн гэхээс илүүтэйгээр нэг риг засгаад гэртээ аваачсан байж таарсан юм л. Тэгээд яг гоо тэр үед бол нөгөө нэг бид чинь яг майнингийн фарм ажиллуулад тэгээд нөгөө японочтой майнингийг хийя гэдэг ийм зорилготой. Японд бол өөрөө эрчим хүчний тогных нь нэлээд өндөр учраас Монголыг их сонирхдаг. Манай тэр үед чинь тогны тариф бас одооны хувьд бол арай хямдхан гайгүй. Яг тийм майнинг энэ төр хийх бас боломжтой байгаад байсан.
Тэгээд тэр үед майнинг хийгээ тэгээд манай нөгөө фармын ригүүд энэ төр маань бас нэг болохоор байсан. Тэгээд гэртээ аваачаал ширэн дээрээ тавьчаал янзлал ээжсэн тэр үед зүгээр таарсан. Майнингийн ригийн хувьд яг нөгөө бүр нөгөө криптотой холбогдсны хувьд гэх юм бол за ер нь бол би нөгөө нэг програм амжилт нөгөө нэг юуны програм амжилт мэргэжлэрээ төгсчихэд эрчим хүчний диспетчерийн төв гэж байдаг. Одоо маш байна л да. Тэр диспетчерийн үндэсний төвд програм амжилтаар ажилд ороод программистаар тэгээд яг нэг эрчим хүчний бас тийм критик системүүд дээр ажиллаж үзчихсэн. За тэгээд явж байгаад 2010-ад оны үед чинь би 9 он хүртэл эрчим хүчний ажиллаа гарцсан. Тэгээд 2010-11 онд олон улсын гишүүдээр ажиллаад 11-12 оны үед яг энэ блокчейн одоо крипто биткойн гэдэг одоо сонсож байсан. Сонсоод тэгээд 12 онд тийм тэгээд тэр чинь туршиж үзээ. Тэгээд тэр үед бас нэг юм одоо компьютераараа мөнгө хийх боломжтой гэдэг нэг юм хоёр төрлийн юм явдаг байсан юм аа. Тэр нь болохоор юу гэхээр нэг нь одоо биткойн дээр одоо этериум чинь байхгүй бид сурахгүй биткойн гэдэг нөгөөх нь болохоор юм аль их сургууль юм лээ нэг сургуулиудын грид компьютинг гэдэг технологиудыг гаргаж ирээд хүмүүс компьютерийнхаа өөрсдийн нэг сул ресурсуудыг хэрэглүүлдэг. Одоо манай Монголд жишээ шинэ хүн ажил дээр компьютер ч юм уу өдөр нь гэртээ компьютер энэ төр асаалттай орчоод яг сул ресурсуудыг нөгөө бодлого бодоход ашиглуулдаг. Тэгээд тэндээ бас нэг юм төлөвлөлт юм хоёр юм байна. За нөгөө тэр grid computing ашиглалт нь бол мөнгө нь бол илүү бодтой. Нөгөөх нь бол жинхэнэ мөнгө орж ирнэ. Тийм жинхэнэ мөнгө. Нөгөөх нь бол биткойн гэдэг гарна. Тэгээд яг бирж мэржүүд дөнгөж нөгөө эхлээд яг нөгөө монетайз хийх юмуд нь ороод яг мөнгө болоод бол бас эхэлчихсэн байсан юм л дээ. За тэгээд тэрийг ерөнхийдөө сонирхчихлаа. Гэхдээ яг гэхдээ нөгөө компьютер дээр бас майнинг энтер хийж тэгэхэд бол оролдож үзчихсэн. За тэгээд нөгөө график карт руу шилжээд бас юм USB ASIC одоо бид нэр ASIC гэдэг нэг том амар буутай нэг юм төхөөрөмжүүдийг төсөөлдөг тийм. Тэр үед ч ASIC гэдэг төхөөрөмжүүд маань юм нэг жижигхэн нэг юм хорооны дайны юм USB ASIC бол бас ингэж гарч ирж байна. Яа сони тийм байсан юм уу? Би бүр анх удаа. Тэгээд тэр USB ASIC гэдэг Google дээр өгсөндөө гараад. Тэгээд тэр тийм флаш одоо USB шүү дээ. USB hub гэдэг ингээд нэг 8 шиг 10 шиг залгачтай хүмүүс тэрнлөө ингэж ASIC хийж компьютер руу тэгээд тэр нэг тог могны хэрэглээ бол одоо их тайлбарцаж байгаа л та. Тэгж тэр үзчихсэн да. Тэгээд яг тухайн үед нэг мол тэр үед нэг бас нөөдмөдөө бас ойлгох байдаг чи ойлгох гэж ятаад байгаа шүү дээ. Зарим сайн ойлгоогүй ч юм уу гэсэн байх. Тэгээд нөөд энэ төр одоо wallet-ны тийм сервисүүд байхгүй учраас компьютер дээр wallet тийм. Тэгээд блокчейн интернетийн тасархаар яг нэг блокчейн гэмтэн гацаалдаг байсан юм шиг байгаа одоо. Тиймэрхүү асуудал хэд гарч ирсэн. За тэгээд өөрөө компьютер дээр нөөдөө хийгээд wallet-аа хийгээд явахаар компьютераа форматлаад мартсан тийм. Компьютераа форматлаад мартах юм уу? Гарсан. За тэгээд нэг 14 он санагдаж байна. 14 онд хана MTGOX гэдэг нэг биржсэн. Тэр Mt. Gox уу? Тийм. Тэр чинь бол нөгөө тэгэх юм бол ер нь хамгийн том юу штэ. Криптогийн нөгөө хакертос нөхөрлөө штэ. 600 мянган 200 мянган 600 мянган. Тийм хоо. Тэр чинь одоо асар их мөнгө штэ. Байвал одоо ингээд байвал тийм. Одоо байсан асар их мөнгө. Тэгээд тэр чинь өөрөө криптогийн үнийг шалтгаан байгаа. Тэгээд нэг хэсэг за бараг марттлаа тэгээд тэр. За тэгж байгаа буцаад нэг 14 5 онд манай ч нөгөө компани дээр бас нөгөө крипто биткойн дээр сонирхдаг залуучууд бас ажилласан. Тэднэртэй гарч зүгээр сонирхдаг өрөөнд явдаг байсан юм аа. За тэгж байгаад яг 17 он үед ер нь нөгөө нэг манай компани дээр бас нэг хэдэн залуучууд энэ ярьж ер нь криптогийн бирж явуул яасан. Тэгээд тэр биржийн санаан дээр бас яг нөгөө тэр үед нөө цаг хугацаанд таарсан гэдэг шиг нэг тийм асуудал үүссэн л да 16 17 онд. Тэр нь юу гэхээр манай айтус өөрөө IPO хийгээд 16 онд нэг удаа IPO хийх оролдлого хийсэн. Тэр нь яг сонгуулийн жил таараад бид нар санхүүгийн зохицуулалт хараанаас зөвшөөрлөө аваад бүх юмудаа бэлтжээд тэгээ бидсэн тэр нэг сонгуулийн жил IPO хийх нь жоо бими гэдэг бас ойлгосон байдаг юм. Тэгэхээр тэр үед чинь нөгөө нэг сонгуульд өгөөд ирсэн чинь нөгөө
1072 хувьцааг сая төгрөгөөр хөдөлж авч яана гэдэг. Баах юм болоо. Өө юм болсон шүү дээ тэр. Хүмүүс наал урт цагааны тэнд хүмүүс бүжигнаал нөгөө цагаа зарчин гэдэг. Тэгсэн бас нэг сэргэлэн залуу манай нэг Underwriter компани гаргасан номыг зарах тийм юу хийгээд гэрээ хийгээд тэр Underwriter-ийн хийсэн ном нь ямар очтой ном байсан гэхээр ардлын хуудсыг юм ураад авчирхаар манай Underwriter дээр хувьцааны данс үнгүү нээж өгдөг тийм ном байсан. Ном бодлож аваад үнгүү дансаа нэл. Тэгээд ямар лаг бизнес хэлгээтэй гараа тэр. Тэгсэн тэр нөхөр тэр номыг нөгөө гэрээ байгуулсан батц цагаан дээр одоо хувьцаагаа заана гэвэл заанаас гэж явахгүй. Тэгээ нэг залуу тэгээ тэгсэн тэр чинь нөгөө сонгуулийн жилч одоо илүү шүүхэн гарахгүй гэсэн байл гэдэг баг зэрэг цагтаараас нэг ороод бүүн бүжигнээ хүмүүсийг тараагаал жинаа усгээд байгаа юм байна гэдэг хүмүүсийг хэвчээ дахин бариад л ингээ бас манай ном зарчсан дээр байхгүй юу. Тэгээд энэ ном бол дээрээс юу гэдэг нөгөө одоо манай Underwriter компани баг салбар юм аа гэж хэлж байгаа. Нөгөө хараач тэр дараа шоу гаргах тэр арина хорлох одоо манай Underwriter бүх ихийг төлөвлөж. Тэгээ бид нар чинь нөгөө IPO-гийн планта нөгөө хамгийн өмнөдөө бэлтжсэн гадна дотноос бас гадаадын хөрөнгө оруулагч тэр Монгол руу мөнгө төгөө шилжүүлээд ингээд бэлтжсэн. Бид нар нөгөө road show-га яаж хийдэг гэдэг хийх планаа ингээд бодоо bijсэн чинь энэс болоод баг 2 сар ч үлээ 3 сар ч үлээ. IPO чи өөрөө зөвшөөрөл өгснөөс 6 сарын дотор таахгүй. Тэгээ энэ хугацаанд хийж амжихгүй боллоо. Тэгээд юунаас бид нар ч бас жоохон хойшч боломжтой болов ингээд хороо хуралдаж буцаагаад нэг эрхийн сэргээж өгдөг. Уул нь тэр дор нь Underwriter-ийн болон бид нар ч гэсэн цог хөөцөлдөж мөцөлдөд энэ бол ингээ манай компанитай холбоогүй энэ одоо хэлдэг юм тэр биш юм болчихжээ. Тэгээ буцаа сэргийлэх гэсэн нөгөө хорон хурлаа сэргийлэхгүй ингэсээр болчихсон байхгүй юу. Тэгээд за нөгөө юмнууд нь эрхийн сэргийлээ байж нэг цагийн төгөөд яг зэрэг ороод ирсэн чинь сонгуулийн жил чинь тэр үед бол нөгөө сошиал машиалаад гэхээс илүүтэйгээр 16 онд чи телевизийн сурталчилгаар явдаг байсан шүү дээ. Тэгээд телевизийн цаг алдахгүй юу ч байхгүй. Тэгээд бас ямар ч сурталчилгаагүй. Тэгээд ер нь тийм жоохон фейл болсон 16 онд. За тэгээ 17 онд одоо дахинаа гэдэг. Одоо бид нар чинь ер нь нэг энд нэг яригдж байгааг бол кейстэй. Тэгээд 17 онд бол IPO маань амжилттай болсон. За тэгээ 17 онд IPO амжилттай болох үед бид нарт яг дараагийн нэг проблем ер нь энэ Монгол манай энэ Монголын хөрөнгөний зах зээл чи өөр асуудалтай байна гэдгийг бид нар бас харсан. Юу гэхээр хөрөнгөний бирж дээр нөгөө систем нэвтрээд тэр 11-12 онд нэвтэрсэн байдаг юм байна. Тэгээд тэр систем нэвтэрсэн системээ хөрөнгөний зах зээлээ бүрэн хамраагүй. Яг одоо хөрөнгөний биржийг л автоматжуулсан юм байгаа байхгүй. Тэгээд зөвхөн одоо тийм биржийн систем гэдэг талаас. Биржийн систем. Тэгээ яг хуу хадгаламжийн асуудал бас байсан. Гэхдээ ер нь бас яг нөгөө үнэт цаас компаниудаа хязгаарлагдмал байсан тийм. Тэгээд үнэт цаасны компаниуд нь одоо хөрөнгөний зах зээл гэдэг чинь одоо үнэт цаасны компаниуд тийм брокер дийл одоо үнэт цаасны компаниуд тэгээд төлөвлөсөн хэлбэр арилжаа хэлбэр тооцоо санхүүгийн зохицуулалт хороо за тэгээд бирж тэгэл нөгөө артч юунууд дээр ч юм уу нэмэлт хувьцаа мөвцөг ярихаар Underwriter тэгээ хөрөнгө оруулагч хамгийн гол нь тийм хөрөнгө оруулагчид тэгээд нөгөө компаниуд гэдэг ойлголт байгаа шүү дээ. Энэ олон энэ субъектыг бүгдийг нийлүүлсэн платформ байхгүй ус болоод одоо 17 он гэхэд чинь мэдээллийн технологи тэгж мундаг гой хөгжөөд ингээд явж байгаа үед уцаар захиалга өгдөг. За манай ахтарч ярилцсан дээр бас нэлээд олон асуудлууд гарсан хэлсэн. Тэр нь юу гэхээр бид нар чинь 1 сая төгрөгөнд хамаарах хувьцаа бүрэн хуваарлана гэдэг. Ингэсэн байсан чинь хүмүүс нэг 1 сая төгрөгөн дээр нэмэх нь шимтгэлээ биш шилжүүлэхгүй яг 1 сая төгрөг шилжүүлэн гутаа. Шимтгэлийнхэн мөнгийг шилжүүлэхгүйгээр 1 сая төгрөгөнд ногдох 10,000 шиг хувьцаа яг өнгөж шимтгэл нь байхгүй байна гэдэг. Нэлээд олон захиалга буцаацсан байхгүй юу? Маш олон зав. Тэгээд энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ зэргийн уул нэг юм жижигхэн бодолт тэгээд энэ програм хэмжээр validation хийж болох юм одоо хийдэггүй байна. Онлайнаар хүмүүс оролцож ерөөсөө энэ зах зээл дээр оролцож чадахгүй байна. Гэх мэт ийм асуудлууд байсан учраас ер нь бид нэг өөрсдөө энэ бирж байгаа систем яагаад заавал энэ Шри-Ланкийн програмыг авч хийх ёстой тий. Хөрөнгөний биржийн системийг ч гэсэн бид энэ хийх ёстой байна. Яагаад гэвэл энэ хөрөнгөний зах зээл гэдэг чинь одоо ч бас үнцасны бирж хэмжээд хажууд яг зэрэгцээд манайхад зэрэгцээд нэг анд энерги гэдэг юу IPO хийсэн шүү дээ.
Тэгээд бидний системийг харахад ч гэсэн бас л тийм таархан систем харагдаж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ хөрөнгөний зах зээлийг бол зайлшгүй сайжруулах систем чухал үүрэгтэй байна. Тэгээд гадны систем авдаг өндөр үнэртэгтэй тэр өндөр үнэртгийнхаа лицензийн төлбөрийг нь яг энэ арилжаанд оролцож байгаа олцогчдын шимтгэлээр сангуулж байгаа болохоор шимтгэл өндөртэй гэдэг чинь өөрөө ямар асуудал үүсэж байгаа гэхээр liquidity бага асуудал үүсэж байна. Одоо эдгээрээ хувьцааны жишээлбэл 100 төгрөг дэргүй авлаа гэж бодъё. Одоо тэгтэл нөгөө хөрөнгийнх нь анх зарах талын шимтгэлийг нь бодохоор тэр үед нэг 4% орчим баггүй анх зарахын 2 талын бодохоор. Тэгээд тэр нэг 5% ашиг 5% өсөлтийн дараа л заавал 1% ашиг хийнэ гэсэн үг шүү дээ. Тийм ээ, агай өндөр шимтгэлтэй байсан. Тэгэхээр баг зэрэг л боорж байгаа болохоос бас сайн бороогүй л дээ. Гэхдээ ер нь бол ойлголоо юу юм бэ штэ. Танах бол яг айтуусаа яг хөрөнгөний зах зээл дээр гаргая гэж ерөөсөө эн чинь өөрөө гаргаж байгаа салбар маань болоогүй штэ гэдэг үднээсээ л ер нь бол энэ хөрөнгөний системийг хий гэдэг л анхсан. Тэгээд ерөөсөө яг нөгөө нэг хувьслаа тохироо бүрднэ гэдэг шиг ер нь биржийн систем асуудалтай байна. Тэгээд энэ криптогийн биржийн тухай бас бид нэр бодоол яваад идэг. Тэгээд ингээд ярих юм бол нөгөө Монгол улс ч өөрөө эрдэс баялагын биржийн асуудал бас ирэх нь одоо үнцаасны биш талбар таварын бирж гэдэг тийм ойлголттой юм байна. Гэтэл одоо манай улсыг хоцгүй юун дээр манайхаас гарч байгаа одоо зис металлууд жишээлбэл Лондонгийн металлын бирж дээр очихлоо хэдэн change дамжиж байна. Үн өртөг нь яаж хийж байна. Бид нар яг үндсэндээ нөгөө дэлхийн зах зээлийн үнээр юм зарч чаддгүй. Тэгээ ингээд бодох юм бол энэ эдийн засагт бол ерөөсөө биржийн систем асар чухал байхгүй. Тийм учраас энэ системийг гадны систем авах юм бол биржийн систем угаасаа миний түрүүний нөгөө хэлдгээр уусаад хамгийн лаг болсон хамгийн нөгөө лаг системүүд нь хэдэн сая доллараар нөлөөлдөг учраас дотооддоо хийгээд явсан өөрсдөө ядаж өөрсдөө мөнгө үлдээн өөрсдөө энэ зах зээлээ нөгөө нэг зохицуулттай байлгах ч гэдэг юм уу хөгжилт нь өөрөө нэг дэм болох одоо ингээл харахгүй захим шилжилт гэж явж байна. Төрийн байгууллагуудтай холбогдно гэж маш их юм холбогдолтой шинэ хэрэгцээнүүд бий болж штэ. Одоо хорвоо холбогдохоос болоод тэгэл энэ шинжилтүүдийг бий болгоё гэхдээ гадны систем бол дахиад хөгжилтийн мөнгө нь асар өндөр, лицензийн дэлбэр нь асар өндөр гэдэг юм асуудал үүсэж байгаа. Тийм учраас зайлшгүй өөрсдөө баг хэрэгтэй гэдэг. Ингээд ер нь биржийн систем бол хэлсэн одоо түүхтэй. Их л детальны түүх байдаг. Тэгээд яг бид нар ч нөгөө өөрсдөө тохиолдсон проблемуудаа л одоо шийдгээл явж байгаа гэсэн үг шүү дээ. Харин тийм. Одоо тэгвэл ер нь бол миний бие ч гэсэн яг одоо тухайн үед одоо ажиллаж байсан Тамираа захиралтай бол яг тэр үед л анх танилцж байсан тий аюу хийгээд ингэ явж байгаа. Тэгэхэд бол яг одоо ч гэсэн биднээс бас харж байгаад бол ер нь бол энэ хөрөнгөний зах зээл гэдэг юм цаашаа хөгжөхөд бол заавалчгүй энэ технологийн шийдлийг маш сайн гаргаснаар бол цаашаа одоо олон нийт бодлон энэ зах зээлийг хөгжүүлээд улмаар одоо юу гэдэг юм дотоодын эдийн засагт нөлөөлөх боломжтой гэж хараад байдаг байхгүй юу. Тэгээд энэ утгаараа бол энэ хөрөнгөний зах зээл бол маш чухал. Одоо би бас нэг сургалт орохдоо хэлдэг юм л да. Ер нь бол аль ч хөгжсөн улс хөрөнгөний зах зээлээ хөгжүүлээгүйгээр хөгжсөн түүх бол байдаггүй. Тэгэхээр бол биднээс одоо Монголд амьдраад иргэн болоод төрсөн хүний хувьд бол одоо эндээ итгэжил явах болохоор одоо хүмүүс энэ талын мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Энэ цаг хугацааны л асуудал хөгжих нь. Тийм болохоор одоо юу гэдэг энийг сайн сурч мэдэх ёстой гэж байна. Гэсэн чинь одоо яг энэ үе дээр нь биднээс одоо юу гэдэг хувьцаа гэж traditional уламжлалт юм ярьж ирсэн. Одоо сүүлийн үед крипто гэдэг юм маш одоо хүн болгон л сонирхдаг хөрөнгө оруулдаг юм болчиход байдаг. Тэгэхээр танай хувьд одоо яг крипто тал дээр юу гэж харж байна? Одоо ингээд өнгөрсөн хугацаанд мэдээ хийсэн юмнууд бол нэлээд юмнууд байна. Ер нь цаашдаа юу гэж харж байна? За одоо ингээд нөгөө нэг улс орнууд чинь крипто ер нь бол энэ төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүү төлбөрийн хэрэгсэл бишээ гэдгийг бол тодорхойлоод байгаа. Илүү нөгөө нэг дижитал ассет талаас нь зохицуулт хийгээд за тэр дунд нь яг зохицуулахдаа яг биржээ зохицуулах гэдэг шиг байгаа тийм ээ. Их мэдчлэн ийм зохицуултууд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр та хэд ер нь ямар хуу төлөвлөгөөтэй хүлээлттэй ер нь та хэд ч яг ер нь Монгол улсын хувьд та хэд ер нь юу гэж харж байна? Энэ крипто валют бол өөрөө ингэж цааш шин нэг юм гараад ирж байгаа. Одоо энэ чинь бусад одоо
хөрөнгөний зах зээлийн үүсэл хүчлийг яривал энэ 400 жил яригдсан шүү дээ. Одоо энэ чинь 10 жилийн асуудал яриад шүү дээ, тийм. Сүүлийн 10 жилийн асуудал маш шинэ. За бидний хувьд бол яг энэ cryptocurrency гэдэг ингээд үзгээр энийг блокчейн технологи гэдэг талаас нь харддаг. Ингэж харах нь зөв баг. Ягаад гэвэл криптовалют бол блокчейн технологийн одоо амьдрал дээр нэвтэрж байгаа одоо нэг аппликейшн гэсэн үг байхгүй. Нэг одоо аппликейшны төрөл. Тийм. Тэгэхээр энийг нөгөө энгийн нэг жишээгээр би нэг ингэж хэлээд байгаа байхгүй. За криптовалют бол блокчейн мөн. Блокчейн бол криптовалют гэвэл бас биш шүү дээ. Энэ одоо өөр гэх юм бол за тээврийн хэрэгсэл гэдэг бол одоо автомашин бол тээврийн хэрэгсэл бол мөн. Гэхдээ тээврийн хэрэгсэл гэхээр ганцхан автомашинаар төсөөж болохгүй гэдэгтэй юм байна. Тэгэхээр тээврийн хэрэгсэл гэдэг чинь одоо бидний нөгөө хэрэглэлийг машин онгоц одоо ундаг дугуй гэдэг ердийн хэрэгсэл гэдэг. Тийм юм чи бүгдээр одоо энэ скутер гэж шинэ юмуд гарч ирж штэ. Яг энэ шиг ойлголт. Тэгэхээр блокчейн гэдэг бол өөрөө өөрчлөгдөх боломжгүй бүртгэл. Буюу одоо бидний хувьд ер нь энэ дэлхийн ертөнцийн хувьд хамгийн чухал нэг шинэ нээлт гэсэн. Тэгээд амар шинэ нээлт юм уу гэхээр энэ бас үгүй. Энэ 1990-ад оны үед бол блокчейн технологийн концепц цаасан дээр бий болцсон байсан. Дээр тэм шинжилгээний ажлууд гэсэн үг шүү дээ. Харин нөгөө нэг дэлхийд дээр амьдралтай байсан криптограф буюу одоо нэг нууцсан шифрлэлтийг шинжилдэг байгаа. За одоо энэ юуны мэдээлэл хадгалах мэдээллийн технологийн бас мэдээлэл хадгалах систем шинжилдэг байгаа. За нөгөө талдаа санхүүгийн хэрэгслүүдийг нийлүүлэн гутаа одоо буцаагаад нөгөө мөнгө зүгээр болдог механизмтай болгонгуудаа блокчейн хамгийн ихний аппликейшн биткойн гэдэг гараад ирсэн. Хүмүүс яг криптовалютыг блокчейн гэдэг шууд хооронд нь хольж ойлгох үндсэн болчиход. Тэгэхээр блокчейн технологи гэдэг маань өөрөө өөрчлөгдөх боломжтой бүртгэл. Одоо орчуулах юм бол блокуудын гинжил гэсэн үг шүү дээ. Нэг мэдээллүүдийг нэг блок буюу ингээд дүүрүүлж блокууд хадгалж байгаад энэ блокуудын хооронд холбоос үүсгээд тэгээ ингээд гинж болгож үүсгэж. Тэгэхээр одоо энэ дээр хадгалсан мэдээлэл бол өөрчлөгдөх боломжгүй маань хязгаарч өөрчлөгдөхгүй. Яг өөрчилж бол болно. Өөрчлөх нь бол асар их зардалтай. Өөрөөр хэлбэл тэрийг өөрчлөхийн тулд одоо энэ нэг мэдээллийг өөрчлөнө ч гэдэг юм өөрчлөнө гэдэг чинь өөрөө нэг тодорхой санхүүгийн өвшөөрөлтэй ч юм одоо лоовер гэсэн үг шүү дээ. Тэгээ ловерийн тулд өөр бас нэг ашиг хийхин тулд нэг хүмүүс ловер гэж байна шүү дээ. Тэгтэл тэр ловер хийх зардал нь өөрөө ловерийгээд олох ашигаас хамаагүй илүү зүйрлэшгүй өндөр тийм зардалтай байнгут чинь ловерийг ямар шаардлага болчих жоохоо. Тэгэхээр блокчейнийг бүртгэл өөрөө юм ороод ирж байгаа болохоор энэ дээр суурилсан маш олон ийм технологиуд үүсч бий болж байгаа. Одоо бид нар криптовалютыг ингээд криптовалют гэдэг ойлголтоор нэг юм хийгээд байдаг. Тэгвэл одоо hyperledger ч гэдэг юм өөр блокчейн технологиуд гараад ирж байгаа. Криптовалют гэдэг утгатай ерөөсөн одоо хамаахгүй. Гэхдээ системүүдийн бүртгэлийг хий. Одоо манай улсад ч гэсэн ганцхан криптогоор биш. Одоо Голомт банк, Солонгос элчийн сайдын яам хоёр бол блокчейн технологи ашиглаад одоо манай хийсэн бизнес блокчейн энэ зүйлийг ашиглаад тасны тодорхойлтыг виз мэдүүлгээд шаардлагатай байдаг. Тасны тодорхойлтыг хоорондоо шилжиж байна. Одоо энэ хөдөө аж ахуйн бирж гэдэг арилжаа хийгээд арилжааны хилцүүд буюу сүүлд нөгөө хилцэд би ийм үнээр авах захиал өгсөн, ийм үнээр зарах захиал өгсөн гэдэг жишээлбэл тэр маргаануудад гараад ирэх юм бол тэрний бүх хилцүүд блокчейн дээр хадгалагдсан байж байна. Өөрөөр хэлбэл дахиад энэ өөрчлөлтөө гурамч тодорхойлолтууд гарахгүй ч гэдэг юм. Иймэрхүү асуудлуудыг ингээд шийдээд ирэхээр бидний энэ нийгэм болон эдийн засагт байгаа асар их одоо авилга гарч байдаг юм уу? Эсвэл энэ хүн суртал за энэ төрийн энэ нүсэр бүтэц хувийн хвшлийн одоо efficiency багтаа бизнесүүд ч гэдэг юм. Энэ маш олон зүйлийг өөрөө шийдэн гэж бид нар хардаг. Яа харахгүй энэ нөрөө криптовалюттай холбогдоод анхны нэг хүмүүсийн бүр ойлголтод блокчейн криптовалютыг ойлголцсон учраас энэ өөрөө крипто суурилсан крипто юм нэг экономик гэх юм одоо тэг криптогийн нэг тийм экосистем эдийн засгийг ингээд бас бий болгоод байна. Тэгэхээр энэ дээр хүмүүс маш их хэмжээний хөрөнгө босгож байна. Энэ хөрөнгөөрөө блокчейн технологи юм уу крипто валюта бий болгоод ийм асуудлыг шийдье гэсэн маш олон төсөл хэмжээд гарч ирж байна. Маш олон ийм бүтэлтэй санаанаас болоод нөгөө бүтшгүй санаанууд ч гэсэн зөндөө болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ санаанууд дотор магадгүй зарим бүтшгүй санаанууд нь улсын ч юм уу дэлхийн глобал асуудлуудыг шийдчихэж магадгүй.
Тийм учраас энийг бол ерөөсөө ингэж үүсгэхэд хэцүү. 100% итгэнэ гэж бас байж болохгүй. Тэгэхээр одоо нөгөө уламжлалт хөрөнгөний зах зээл дээр барьдаг нөгөө алтан дүрэн байгаа шүү дээ. Нөгөө эрсдлээ хуваа өөрийнхөө хөрөнгө оруулалтын багцыг үүсгэх тэгээд тэргүүрээ одоо юу гэдэг нөгөө нэг юм руу ингэж зөвшөөрч болохгүй. Бас нөгөө big risk big одоо тэ нөгөө нэг том эрсдэл том ашиг гэж юм болгондоо тэгж харж болохгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлийг нэг одоо яг хүмүүс бас хэлмээр санагдаад байдаг. Одоо бол ингээд манай энэ зах зээлийн орчныг ингээд үзэх юм бол эдийн засгийн орчныг үзэх юм бол бид нэр яг одоо манай улс чинь хат боломжийнхаа хүү зээлийн хүү энтрийг бууруулад нэлийн хэмжээний мөнгө хат боломжноос жишээлбэл суларж байгаа шиг. Энэ суларж байгаа яг энэ үеийг хөрөнгөний зах зээл дээр юм яг одоо энэ ингээд үнэхээр гоё хөрөнгөний зах зээл дээр юм гоё бүтээгдэхүүн байна гэх бүтээгдэхүүн жишээлбэл яг байхгүй тарчингууд хүмүүс маш бага хадгаламжаараа 100% зарим зээл аваад ч гэсэн крипто руу одоо оруулдаг крипто хөдөлж авдаг. Энэ бол бас нэлээд тийм эрсдэл асуудалгүй. Яг тэр крипто одоо форекс ч гэдэг юм уу хөрөнгөний бирж хөрөнгөний зах зээл дээр ажиллаж исэн хүмүүсийн хувьд бол одоо нөгөө савлгаанууд гэж ярьдаг шүү дээ. Хөрөнгөний зах зээл дээр савлгаанууд нь криптогийн бирж дээр савлгааны хажууд хамаагүй бага савлгаатай байдаг. Тэр бод одоо форексийн ингээд өндөр 500-ийн леверэжтэй байв одоо маш өндөр леверэжтэй одоо хөшөөрөг те. Форекс дээр байдаг 500-ийн леверэжтэй аккаунтнаас данснаас одоо нөгөө хослолоос илүү тийм дансаар арилжаа хийж байгаа хослолоос илүү савлгаа жишээлбэл крипто валют дээр үүсч идэг. Тэгтэл нөгөө хөрөнгөний зах зээл болон ийм форексийн за арилжааны гэж хэлээ да тий. Арилжааны яг ийм одоо мэдлэг туршлагагүй хүмүүс гинт крипто руу ингэж оруулаад одоо хөрөнгө хийж байгаа нөр асар том эрсдэл байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс маань өөрөө нөгөө нэг хөрөнгө оруулалтынхаа одоо мэдлэгийг заатах гэх юм тий. Энэ чиглэлээр бас суралцах шаардлагатай байгаа тийм. Хоёрын хэлдэг маш зөв юм санаа байхгүй. Хөрөнгөний зах зээл нь хөгжөөгүй орн бол хөгжинэ гэж байхгүй. Яг тэгвэл энэ тухайн зах зээл дээр бизнес хийж байгаа бизнесийн компаниудад өөрсдөө хөрөнгө босгох эргээд босгосон хөрөнгөнд орсон хөрөнгө оруулагчдаа өөрөө өгөөж маш тийм ухаалаг тогтолцоо байхгүй бол одоо бизнесүүд хөгжихгүй гэж одоо дараагийн шатнд гарахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тамира би ингэ асуучих уу? Одоо би ингэж хараад байгаа. Монголд одоо ингээд бахан бирж дөрвөн бирж байна. За тэгээд нэлээдэн койнууд байна. За миний хувьд бол тэр болгон койнуудыг нэг тэгж детальны судлаад ингээд байдаггүй. За манай энэ чиглэлээр бол мэрэгсэн бол манай инхээ. Тэгээд би тэгтээ зүгээр ингэж бодоод байна. Монгол яг энэ уг нэг сонирхолтой зах зээл, шинэ зах зээл. Тэгтээ биднээс нөгөө нэг хит ингэж нөгөө нэг болоогүй юм ч гэдэг юм уу, жоохон дутуу юм хийгээд ч гэдэг юм уу, ингэснээрээ энэ зах зээлийн ирээдүг ингээд нэг алчих тийм эрсдэл байгаа гэж харж байгаа байхгүй би хувьдаа. Тэгээд одоо юу гэдэг энтэй холбоотой хууль дүрм журм нь илүү одоо болохгүй хаасан. Тэгээд тэрнийх нь үр дагавар нь одоо Монголд одоо юу гэдэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад энэ нөхцөл нь бий болохгүй эсрэгээр хаагдаад ингээд дуусчих. Ийм нэг юм байх болов гэж хараад идэв. Тэгэхээр одоо Монгол зөндөө койнууд гарлаа. Гэхдээ яг биднээс тэрийг яг суурьаар нь хийж чадж гинүү чадахгүй байна уу те. Та хэд бол одоо ч гэсэн ингээл анх IPO хийгээл энэ биржийн зах зээлийн систем ингээ хийх гэж байлаа ч гэсэн өнөөдөр ч гэсэн суралцах нь зөндөө байгаа. Бирж гэдэг энэ хөрөнгөний зах зээл гэдэг нь бол гол юм зөвхөн хүмүүст юу гэж ойлгох ёстой вэ гэхээр олон нийтийн мэдээллийг яг нэг шугам дээр нэг зэрэг өгдөг ийм нэг equality-г бий болгодог ийм л талбар л да. Тэгэхээр энэ дээр юу гэж бодож байна? Ихээд дараа нь ус хариулчихгүй хэрэг санаа оноо байвал. Ер нь тийш дээ одоо бирж дээр зах зээлийн үн бирж дээр тогтдог гэж үг байдаг шүү дээ. Яг л хүн авах үнэ өвн зарах үнэ өөрөө санал болгоно би даас гүнүүд те. Тэгж яагаад яг хилцлийн үн бий болдог өөрөөр хэлэх юм бол тэр нийлэлтээсээ хамаарат нийлүүлэлтээсээ хамаарат дэше дэше хөдлөөж яг зах зээлийн үн тогтчиход. Тэгэхээр биржийн систем бол ерөөсөө хөрөнгөний бирж үнцаас одоо тий үнцаасны одоо зах зээл за хүний төрөний хэлдэг одоо товарын зах зээл металлург одоо крипто бүгдэн дээр нь зайлшгүй байх хэрэгтэй. Ингэж байж ээж Монгол улс ч бид нар ч одоо нэг ченжийн эдийн засагтай байна шүү дээ. Бирж биш ченжийн тий.
нэгнээс нь аваад нөгөө тийшээ зардаг. Одоо зүгээр махаар жишээ авъя л та. Мах бол одоо нэг малчны гар дээрээс бид нар дээр ирж хамгийн багадаа 5 чинж намждаг. Тэр болгонд эрүүл ахуйн одоо машинаас машинд буулгаж ачдаг асуудал эрүүл ахуйн асуудал гарч идэг. За дахиад килограмм тутам 1000 төгрөг нэмэгдчихэд гэх мэт. Янгууд энэ яг зах зээлийн үн гэж хэлээд хэцүү. Тийм учраас бүх салбарт бол одоо худалдаатай холбоотой ч гэдэг юм бүх салбарт эдийн засгийн бүх салбарт биржүүд байх хэрэгтэй. Хөдөлмөрийн бирж гэж хүртэл яригддаг шүү дээ. Тэгэхээр яг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлдэг тогтоом. Биржүүд дээр ямар ассетууд байх вэ? Тухайн бирж одоо юуг арилжаалах вэ гэдэг нь энэ дараагийн том асуудал. Тэгэхээр биржүүд дээр одоо уламжлалт тийм ээ үнцаасны биржүүд дээр чинь олон жилийн турш ингээд маш их системчлэгдээд зохицуулагдаад машин өндөр түвшинд хүртэл ингээд хөгжчихсэн байж. Одоо энэ дээр жишээлбэл futures forward гэж хэлцүүд байна тийм ээ. Одоо зөвхөн стандартчлагдаад зохицуулагдсан futures арилжаанууд энд хийгдэж байгаа жишээтэй. Ингээд ороод ирэхээр нэг криптогийн бирж нь өөрөө шинэ дээрх ассетууд нь бүгдээрээ ингээд шинэ. Энэ тохиолдолд бол мэдээж одоо 17 онд дэлхийд явсан нэг ICO-ны асар том нэг хөөсрөл явлаа шүү дээ. Маш олон ICO-нууд гарч ирсэн. Бид нэр дотроос байхгүй болцснууд нь байгаа одоо үлдснээс хэдий илүү маш олон зүйлс өөрөө ингээд эрсдэлтэй гэдэг нь харагдаж байгаа. За үүнтэй адилхан нэг хүмүүс дөнгөж одоо манай монголчуудын хувьд бол криптогийн зах зээл энэ илүү ингээд шинэ байна гэдэг ингээд ороод ирэхээр биржүүд шинэ байгуулагдаж байна. Бирж дээрх байгаа энэ койнууд ассетууд ч гэсэн маш олноор ингээд шинээр нэмэгдэж байгаа. Энэ шинээр нэмэгдэж байгаа дээр одоо бид нэр ингээд хуулийн зохицуултгүй байгаа нь нэг талаараа сайн талтай, нэг талаараа муу талтай. Ер нь технологиг урдчлаад бид нэр хэрвээ зохицуулт хийх гэж оролдох юм бол энэ технологи бүр хөгжлийг тэр чигээр нь хаах ёстой байхгүй юу? Дахиад энэ Монголоос гараад яваад энэ бизнес гэдэг байдлаар технологийн компаниуд нь гараа авчдаг. Энэ чиглэлийн сонирхдаг хүмүүс нь гараа авчдаг. Тэгээд нөгөө дахиад 10 жилийн дараа үүсэх асар том одоо нөгөө зах зээлийг бид нар монголоор явуулах гадуур дайруулах ийм эрсдэлтэй. Нөгөө талдаас сул ингээд байлгаад байхаар нөгөө мөнгө угаалт ч гэдэг ийм дараагийн асуудал гараад ирчих. Дахиад тэгэхээр энэс сэргийлэхийн тулд яг энэ хууль зохицуулт юм уумаараа нэг юм яг гой балансыг олоод юм зохицуулт бол зайлшгүй хэрэгтэй болчихдог. Тэгэхээр зохицуултыг бол одоо бид нэр дэмжиж байгаа зохицуулт хийх хэрэгтэй. Зохицуултаа хийхдээ битгий бас хэтэрхээ ингээд хаач чаач. Одоо энэ нэг жишээ нь болохоор энэ стат хөрөнгөний хуулийн хэлцүүлэлт дээр явж байгаа стат хөрөнгийг хувьцаагаар жишээ компани хувьцаагаар хөрвүүлэх хөвлөнө гэж байна. Тийм хууль заалтан дээр хуулийн тийм төсөв. Хуулийн төсөл дээр тийм заалт явж байгаа. Тэгэхээр энийг нь бол одоо сүүлийн хилцүүлгийн хэмжээд бол болохоор болж байгаа шүү дээ. Энэ бол жишээлбэл ингэ байж болохгүй заалт. Яагаад гэвэл энэ криптовалют гэдэг маань өөрөө шинэ үүсэж байгаа хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Компанийн хувьцаа гэдэг бол уламжлалт хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Тэгэхээр бид энэ хоёрыг хооронд нь хөрвөхийг жишээлбэл хоригдох юм бол бид нар энэ ерөөсөө энэ шинээр бий болж байгаа хөрөнгө оруулалтын хэрэгсэл өөрөөр хэлбэл манай улсын хөрөнгө оруулалтын энэ юу бол ерөөсөө өвчгүй энэ чигт ингээ гацаана гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ийм асуудлууд жишээлбэл байдаг учраас маш юм баланстай зөв зохицуулт хийж. Бидний хувьд болохоор яг ICT-ийн хувьд бол одоо манай ICTG гэдэг тийм токен гаргасан шүү дээ. Хувьцаагаар баталгаажсан токен гэдэг. Энэ дээр нь болохоор бид нэр юу гэж дотроо оол ингээд бодоод одоо нэг оролдоод байна гэхээр энэ уламжлалт хөрөнгөний хэрэгслийг уламжлалт хөрөнгөний зах зээл дээр байгаа бүр ингээд тогтвортой болсон сайн системийн сайн талыг алдагдуулахгүйгээр крипто зах зээл рүү энийг ингэж хооронд нь холбож өгөх ийм оролдлого байхгүй юу. Тэгэхээр одоо манай ICTG гэдэг жишээлбэл токены тоо хэмжээ төдөр сааламжийн төв дээр манай үс одоо байгаа тоо хэмжээтэй жишээлбэл яг ингээд нэг харьцах нэг ингээд тоогоор ингээд тэнцүү тоо хэмжээтэй байж байгаа. ICTG токеноос худалдаж авсан тоо хэмжээгээр хүн өөрөө хүсэх юм бол шууд татгаад ирэх бүртгэлийг хийж өгөөд одоо манай ICT-ийн хувьцаа эзэмшиж болох боломжтой. Ийм учраас энэ хувьцаагаар ингээд баталгаажж байгаа токен юм маягаар одоо юутай баталгаа өгч байгаа юм те. Ийм токенууд байгаа. Тийм учраас сая хоёрын асуултанд хариулахад бол яг энэ дээр энэ зах зээл рүү ингэж хөл тавьж байгаа хүмүүс одоо манай монголчууд нийтээрээ шинэ шүү дээ те. Нийтээрээ шинэ.
хөрөнгөний зах зээлийн оролцогчдын тоо хийдүүлээ. Криптогийн зах зээлийн оролцогчдын тоо хийдүүлээ. Маш их олон хөрөнгөний зах зээлтэй харьцуулж өндөр болсон байна. Тэгснэ энэ хүмүүс ингээ харахад энэ үед ерөөсөө хууч хадгаламж эзэм биш хичээд буюу хадгалах нөгөө энэ олон манай улсад одоо ингээд татчихсан нэг боломжтой хадгаламж гэдэг одоо бас хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэсэн үг шүү дээ. Өөртөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа. Эндээсээ шилжиж байгаа шилжилт нь одоо зах зээлийн мэдлэг султайгаар одоо яг 90 онд жишээлбэл нөгөө хөрөнгөний зах зээлийн талаар мэдлэг байхгүй байхад ягаан цэнгэр тасалбарууд гарч ирээд хүмүүс айгүй олон буруу сонголт хийсэнтэй адилхан тийм эрсдэл үүсгэв. Тийм учраас хүмүүс маань өөрөө энэ зах зээл дээр гарч байгаа токенуудыг арын концепц нь юу юм бэ? Энийг хийж байгаа компаниуд нь буюу байгууллагууд нь хүмүүс нь өөрөө ямар хэмжээний ихтгэлтэй хүмүүс юм бэ? Ихтгэлтэй хаалтан бизнес байгаа юу? Санхүүгийн ямар нэг тийм дэмжлэг байгаа юу? Эсвэл бизнесийн ямар нэг тийм дэмжлэг байгаа юу? Хоорондоо яаж холбогдох вэ гэдгийг судлах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энийг одоо би юу гэж хэлэх гээд юм гэхээр нэг талдаа маш олон ийм койнууд бол сарл байна. Одоо магадгүй айгүй зонд доосноос айгүй 100 койн баг манай зах зээл дээр айгүй бий болсон байхаар шинжтэй. Одоогийн энэ өсөлтийг маш олон компаниуд энэ зах зээл дээр тоглолцоод томоохон тоглолцоод дунд хэмжээний тоглолцоод бүгдээрээ л өөрсдөө зориулсан лоялти койнуудыг гаргаж байна. Тэгэхээр ийм хэмжээний маш олон ийм бүтээгдэхүүнүүд бий болох ба. Тэгээд ийм бий болсон бүтээгдэхүүнүүдийг ч мэдээж маш олон хүмүүс худалдаж авах. Эдгээр дотор нь бол сайн явах одоо бүтээгдэхүүнч байх ба. Сайн явахгүй бүтээгдэхүүн байна. Тийм учраас аль талтай хариуцлагатай одоо энэ токеныг, койнуудыг худалдаж авч байгаа хүмүүс маань өөрсдөө хариуцлагатай сүүлд нь бусдаас одоо юу гэдэг санхүүгийн зохицуулалтыг хангахгүй яасан гэж хэлдэг юм те. Ингээд нөгөө тэглгүүгээр өөрөө өөрчлөөд маш сайн өөрийгөө мэдлэгжүүлээд маш сайн судлах хэрэгтэй байна. Токен гаргаж байгаа компаниуд маань ч гэсэн энэ бол зохицуултгүй зах зээлээ гэдэг ингэж дураараа бас тонгочих биш. Бас нэг тодорхой өөрсдийн хариуцлагатай ёс зүйтэй этиктэй байх хэрэгтэй гэж бодож байна. Одоо тэгтээ бол нэлээд дураараа бас байгаа гэж би бол зүгээр харж байгаа шүү дээ. Ямар ч зохицуулт байхгүй гэдэг нэрийн доор маш их юмнуудыг хийж гин. Тэгээд ялангуяа би нэг зохицуултад зах зээлд ажилладаг хүний хувьд харж байхад бол биржүүд ч гэсэн одоо юу гэдэг ямар мэдээллийг яаж гаргах уу, цаана энэ дээр нь тоглолт хийж гин үгүй юу, тэ одоо юу гэдэг маркет мейкер гэдэг ойлголтыг заримдаа одоо бүр мэрэгжлийн ийм тусдаа үн ханшийг зүгээр эрэлт нийлүүлэлтийг бий болгодог ойлголтыг одоо бүр сүдээ үн тогтоодог ойлголт хэлбэрээр ингээ ойлгоод идэг. Гэх мэтчлэн нэг буруу юмнууд ингээ яриу зөндөл байна л да. Инхээгийн хувьд саяны асуудал дээр ер нь юу гэж бодож байна? Манай дээр одоо ингээ хөнгөж байгаа Тамирахын ярьсан дээр нэмэх юм алах уу? Тамирах бол гайхалтай хариуллаа. Би зүгээр надаа нөгөө зохицуулт гэхээс илүүтэйгээр надаа хэд хэдэн сонирхож байгаа юм юу байгаа гэхээр нөгөө нэг трейдинг юм дээр одоо STG гэдэг зоосыг чинь трейдинг юм дээр авч болно тий. Тэгэхээр би Тамирахаас юу асуух гэдэг вэ? Та трейдинг юм гэдэг одоо энэ арилжааны сайтыг та зөвхөн крипто арилждаг биш. Яванда та STO буюу security token болгоцсон тий. Компани хувьцааг ч гэсэн арилжиж болдог. Тэгээд цаашлах юм бол бүр та түрүүн бас дурдлаач дээ нөгөө commodity буюу түүхий эдийг хүртэл арилжах боломжтой болгож болох юм байна гэдэг та ерөнхийдөө бол бараг дурчлаа гэж би ойлголоо. Тэгээ та ерөн трейдинг юмыг та ямар ингээд вижнтэйгээр те энийг цаана та энэ бизнес бол нэг ийм болчих гоё юм шүү гэж бодож ирсэн. Тэр таны дөрөв зурагт юу байсан бэ? Ер нь яг трейдинг менежер чи өөрийнх нь нөгөө нэрийг нь хахад ойлгомжтой байгаа шүү дээ. Трейдинг. Айгу generic те. Тийм, ерөөсөө л арилж авч generic. Энэ дээр бол арилжиж болох зүйлийг арилжна гэсэн вижн байгаа. Мэдээж хамгийн анх гараад ирсэн маань трейд дээрх нөгөө крипто валют байна. Одоо энэ дээр бид нэр STO гэдэг ойлголтыг бид нэр төрүүлж гаргаж ирж байгаа. Одоо өөрөөр хэлэх юм бол боломжит санхүүгийн одоо хадгалдаг жишээлбэл кастадианууд ч юм уу төлөвсаад төвүүдтэй real time холбогдоод энэ хугацааны жишээлбэл хөтөлбөрүүдийг хийх боломжуудыг энэ дээр гаргаж ирж байгаа. За мөн surveillance системүүдийг одоо бас аюул хүчтэй хөгжүүлж явж байна. Өөрөөр хэлбэл хяналтын систем одоо яг нөгөө хоёгагийн хэлээд байгаа энэ бол ярихгүй байхаа бас сэдвэхгүй одоо манипуляц хийдэг тийм өөрөөр хэлбэл зохицуултгүй зах зээл зохицуултгүй гэдэг нэрийн дор манипуляц хийгээд байгаа эрсдлүүд жишээлбэл энэ биржүүдээр гарч ирнэ. Энэ манипуляцыг биржээс гадна зүгээр токенууд гаргасан хүмүүс хийдэг ч юм уу ингээд янз янзын тийм эрсдлүүд байна. Тэгэхээр энэ эрсдэл чинь яагаад энийг
байлгахгүй вэ гэхээр энэ лөө хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн эрсдлийг нь бууруулах зорилготой байхгүй. Тийм учраас бид нэгэн систем хийж байгаа бол энэ сөргөлийн системүүдийг маш сайн сайжруулах. Одоо ингээд нэг хяналтын тогтолцоог сайжруулах гэдэг нэг юм асуудал гарч ирж байна. Эсвэргээрээ дахиад нэг фактор гэдэг. Бид нэр хяналтын тогтолцоог сайжруулж байна гэдэг бүх мэдээлэлээ болох юм бол одоо цагдаагийн байгууллагууд ч гэдэм үү, эсвэл төрийн байгууллагууд хэн байх энд нь одоо бид нар ийм нээлттэй байна гэдэг ингээд гаргаад өгьегийн гол буцаагаад Монгол улсад орж ирэх гадны хөрөнгө оруулагчдыг түлхээд. Өөрөөр хэлбэл энэ чинь хитрхийн миний privacy мэдээлэл ч юм уу одоо миний хөрөнгөний мэдээллийг ингээд хүссэн үедээ дуртай үедээ аваад авах юм шүү. Энэ чинь зохицуулалт нь танайхан ингээд гоё хийдэг байждаг гэх юм бол бид нөгөө гадны хөрөнгө оруулагчдыг Монголдо гадны мөнгийг Монголдо авчрах энэ мөрөөдөл бол бас бүрдэхгүй тийш орчиж байгаа. Тэгээд мөн л ялгаа байхгүй сая энэ зохицуулалтаа хийхдээ яг энэ уламжлалт зах зээл дээр байдаг энэ зохицуулалтаа сайныг нь аваад энэ шинэ зах зээл дээр тохирохгүй гэнэлтэйгээд ингээд юм локалайз хийгээд оруулж ирэх хэрэгтэй. Яг энэ оруулж ирэх ёстой гэдэг утгаараа бид нар одоо нөгөө стал хөрөнгөний хууль ч гэдэг юм энэтэй холбоотой мэдээллийн технологийн суурь хуулиуд эдгээрт ажлын хэсэгт нь орж байгаа саналуудыг өгдөг. За тэгээд мөн хуулийн хэлэлцүүлэгт ингээ бүгдээр бид нар бас саналуудаа өгөөж хувь хүний мэдээлэл айлгуулж хууль тэгэхээр хувь хүний мэдээлэл бирж дээр ч хувь хүний мэдээлэл байгаа байхгүй энэ хувь хүний хөрөнгөтэй холбоотой. Энэ мэдээллүүдийг хэрхэн хамгаалах хэрэгтэй юм бэ? Ямар төвшөнд law enforcement хийх юм бэ гэдэг жишээлбэл ингээд хуулийн төвшөнд хэлэлцүүлэгт нь оролцоод явж байгаа. Trade Demon-ийн вижны хувьд бол одоо тухайлбал юм бол нэг шинэ мэдээ хэлэхэд одоо NFT тийм NFT-г бид нэр жишээ Trade Demon дээр оруулж өөрөөр манай Монголын соёлын бит бос юм соёлтой бид нар чинь мундаг баялаг арга юм шүү дээ. Тэгэхээр энэ бит бос соёл за мөн оюуны өмч гэдэг. Энэ оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэнд оруулахад энэ шинээр бий болж байгаа токен суурилсан NFT гэдэг зүйлээр маш их юм нөлөөтэй байхгүй одоо гэрэлт ирээдүйг бий болгож байна шүү дээ. Тэгэхээр нэгэнт ийм байгаа учраас бид нэр энэ дээр бол бас нэлээд ач холбогдол анхаарал өгөөд одоо non fungible token буюу бид нэр одоо жишээлбэл нэг зураач хүн гоё зураг хийлээ. Энэ зургаа бид нэр зах зээлээр гаргаж зарах хэрэг чаддгүй. Одоо манай улс жишээлбэл зургийн элдв гадны галерейны сайтууд ингээд гадаашаа зураг явуулъя гэхээр тэр шиг мөнгө болоод идэг нөгөө гимтэж мэдчих гэдэг ийм асуудал байдаг. Тэгвэл энэ шинээр болоод байгаа энэ digital art байна. За хуучны уламжлалт артуудыг бас digitize хийсэн энэ зүйлс байна. Энэ зүйлсүүдийг жишээлбэл Trade Demon дээр одоо яг арилждаг болох энэ зүйлүүд хийгдэж байгаа. Тэгээд маш ойрын хугацаанд энэ манс нэгдэж байгаа. Тэгээд ингээд бодлоо цаашаа бол маш олон юм бүтээгдэхүүнүүд Trade Demon дээр арилж байгаа. Ер нь нэрээр нь харахад энэ генерик арилжиж болох нэг явуулсан гэсэн. Тийм байна. Тэгээд энэ та биткойныг ерөөхдөө блокчейн аппликейшн гэж ярьж ирсэн тийм. Тэгээд дээрэс нь одоо бид нар тэр Ethereum гараад ирлээ. Ethereum-ыг ашиглаад бид нар smart contract-ын дээр зөндөө зүйл хийж болж байна. Токенууд гаргаж байна. Дээрэс нь одоо NFT гэдээ гараад ирчлээ тийм. Яахын тэр гэсэн. Тэгээд NFT гэдээ гараад ирлээ. Ийм олон зүйлийн төрлийн юмнууд хийж болж байна. Таны бодлоор яг блокчейн дээр суурилсан хамгийн killer app нь юу юм? Яг зүгээр энэ л одоо блокчейн дээр суурилсан яг энэ app бол одоо ер нь яг санхүүгийн системийг одоо оронгоор нь өөрчилж чадна гэж бодож байгаа ерөнхийдөө тийм application байгаа танд одоо тийм killer use case. Ер нь санхүүгийн зах зээлийг өөрчилж чадна гэж байгаа зүгээр application гэдэг утгаар нь харах юм бол энэ биржийн платформуд нь өөрөө өөрчилж чадна. Яг тэгвэл одоо манай улсад биржийн системүүд өөрөө сайн хөгжиж байгаа учраас биржийн систем өөрчилж чадна. Биржийн систем гэдгийг нөгөө ярианыхаа эхлэл рүү буцаад очиод ганцхан бирж гэдгээр нь олон төсөөлөл буруутж чадна. Ганцхан бирж гэдэг. Энэ бол биржийн систем гэдэг нь бусад маш олон системүүдтэй интегрейтэд. Тухайлбал бол одоо уламжлалт хөрөнгөний зах зээлтэй интегрейтэд байлгаа гэх юм бол энэ хадгаламжийн төвүүд тэг клиринг гэдэг одоо юу гэдэг эдгээр болгонтой маш сайн ингээд статистикийн онцтой маш сайн холбогдолтой байх шаардлагатай. За loyalty системүүд бас байна. Одоо токен дээр суурилсан янз янзын одоо loyalty одоо бидний хуучин мэддэг нөгөө янз янзын point оноонууд чинь үндсэндээ криптоор шилжиж орж ирж байна. Ингээ ороод ирэхээр одоо зүгээр энгийн нэг жишээ байна л одоо eco гэдэг нэг төсөл явж байгаа. Eco гэдэг төсөл бол тухайлбал бол бизнес компаниуд дээр маркетингд гаргасан зардлыг үндсэндээ ингээд эргэж хянж чаддгүй зардлчдаг. Энэ бол ингээд маркетинг зөвлөл гардаг. За үндсэндээ буцаагаад тэрийг нэг хэмжих хэмжээр нь маш лимитэд.
буцаагаад их судалгаа авна. Манай зах зээл дээр манай бүтээгдэхүүн байршсан юм уу? За борлуулалтын хэдэн хувиар нэмэгдсэн юм уу гэдэг ийм тоо. Тэгэхээр тэр нь яг үндсэндээ маркетинг дээр зарсан тэр мөрнөөс болж байгаа ч юм уу эсвэл тухайн зах зээл дээр болсон нэг өөр нэг юм үзэгдлээс болоод өссөн ч юм уу өмнөд ч тийм. Тэгэхээр яг иймэрхүү ийм хүндрэл байдаг учраас e-code гэдэг жишээлбэл систем компаниудын маркетингд гаргасан зардлыг тэр чигээр нь ингээд трейс хийх боломжтой болгож өгч байгаа нэг жишээ хэлсэн систем. Ингээ ороод эхлэнгууд энэ чинь өөрөө нэг худалдааны лоялти системүүдийг нэг шин түвшинд гаргаад аваад байна шүү дээ. Гэхдээ шин түвшинд гаргаж орж ирлээгээд энэ маань өөрөө крипто ассет болоод юутайгаа бирж дээр ингээд арилжаад гингууд нөгөө лоялти системүүдтэйгээ маш сайн интеграцтай интегрэтэд байхгүй бол дахиад нэг тийм гоё бас биш болчих гээд байна. Тийм учраас хамгийн чухал зүйлүүд биржийн систем бусад бүх юмнуудтай интегрэтэд байх хэрэгтэй. Тэгээд тэр хөгжүүлэлтийн болон засвар үйлчлэгээний зардал нь өөр асар бага байна. Тэгэхээр энэ л одоо хамгийн чухал. Тэрнээс биш одоо яг энэ салбарт энэ аппликейшн болоос даална гэж хэлэхэд үнээр хэцүү. Яг тэгвэл энэ зах зээл маш олон шинэ концепцүүд бий болж штэ. Одоо ингээд нөгөө янз төрөл бүрийн utility coin-ууд одоо нөгөө манай одоо нөгөө захиалагчдаа нэрийг хэлээгүйгээр одоо нэрийг хэлээд иж болохгүй. Одоо маань тэр жишээлбэл баг 3-4 юм coin төслүүд одоо шинэ токен үүсгэх, coin үүсгэх юм төслүүд явж байна. Тэгээ энэ төслүүд болохоор бүгд яг уламжлалт бизнесүүд дээр уламжлалт бизнесүүдийг шинжилж байгаа. Бүр ингээд урд нь байгаагүй хүний толгойд юм санаанд ороогүй юм шинэ зүйлсийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр эдгээр бол ингээд бүгд л ингээд нэг бусад зах зээлийг дахин одоо нэг хөгжлийн шинэ түвшинд гаргаад ирнэ. Тийм учраас энэ болгон дээр бол ингээд шинэ соргын байхад бол нөгөө хөрөнгө оруулагчид маань одоо иргэд болон институт хөрөнгө оруулагчид ч гэсэн манаас бас гарч ирж штэ. Энэ хөрөнгө оруулагчид маань ч гэсэн соргох хэрэгтэй. Өөрсдөө сайн бэлдэх хэрэгтэй. Мөн энэ зах зээлд зориулж одоо нэг educated гэдэг чинь сайн бас боловсрох шаардлагатай байна гэж хэлсэн зүг баха. Тэрнээс энэ аппликейшн даална гэж хэлчихсэн байна. Миний зүгээс харж байхад бол ийм л харагдаад байна шүү дээ. Ер нь бол энэ нэг талаараа шинэ концепт гэдэг бол маш олон одоо үеийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд гарч байгаа. Тэрнтэй холбогдуулаад маш их бабл бас явж байхыг бол үгүйсэхгүй. Тэгээд үр дүнд нь зүгээр яг энэ уламжлалт зах зээл дээр байдаг бүтээгдэхүүн үйлчилгээний efficiency сайжрах, дээрээс нь өртөг буурах гэсэн энэ л одоо урт хугацаанд бодиттой нэг үр дагавар болох болов гэж харж байгаа. Энэ нь тэгээд одоо үеийн биржээрч байна уу? Тэгээ өөр хэлбэрээр ингээ илэрхийлэгдээд явах болох. Тэгээд дараагийн нэг юм нь болохоор блокчейн дээр тулгуурлаад мэдээллийн одоо юу гэдэг нь тэр урсгалыг яг ингээд бүгднийг ингээд нээлттэй гаргаад тавьчихж байгаа. Тэр талнууд нь л одоо яг энэ ирээдүйг одоо нэлээд л тодорхойлж явах болов гэж харж байгаа юм л да. Энэ ерөөсөө нөгөө зардлыг бол ерөөсөө аль ч технологи блокчейн технологиуд ерөөсөө аль салбарт ороод ирсэн зардлыг асар их бууруулж байгаа байхгүй. Зардлыг асар их бууруулж байгаа. Тэгээд тэрийг ямар концепцтэй хэрэгжилж яах гэдгээс л ялгаанууд нь гарч ирээд. Тийм учраас зардлыг маш их бууруулж байгаа технологи гэдэг нь ямар ч бизнес эрхлэгч юм бол нөгөө анхаарлыг татах нь бол ойлгомжтой тийм учраас энэ бол өөрөө бүх салбар руу нэвтрэх нь тодорхой хэлж байна. Хамгийн гол нь энийг хэрхэн ашиглах вэ? Энэ нөгөө нэг дижитал энэ шилжилтэнд одоо бол мэдээж дижитал шилжилтээс хоцорж байгаа компани бол ингээд нэг 2-5-10 жил дотор байх болгоно ойлгомжтой учраас дижитал шилжилт рүү за блокчейн технологиг хэрхэн ашиглах вэ? Зөвхөн мэдээллийн аюулгүй байдал гэдэг утгаар нь ашиглах юм уу? Эсвэл бид нэр энийг нөгөө нэг крипто байдал юм шинэ эдийн засгтаа уйж ашиглах юм уу? Google бид нэр энийг зүгээр мэдээлэл дамжуулах хэрэгсэл байдлаар ашиглах юм уу гэдгийг аль ч хэлбэрээр нь ашигласан бүгдээрээ тохиромжтой сайн хэлбэр болж байгаа. Тэгэхээр энэ болгоныгоо нөгөө бизнес эрхлэгчид маань тодорхойлох хэрэгтэй. Ингээд энэ тодорхойлсныхаа дагуу захим шилжилттэй хийх хэрэгтэй. Энэ захим шилжилтийг хийгээд аваад ирэхээр энэ блокчейн технологи, крипто валют, за энэ нөгөө мэдээллийн технологи, клаудын хөгжил энэ төр гэдэг одоо энэ хэмэл аюун гэдэг энэ болгон маань ингээд төсөөлшгүй шинэ боломжуудыг одоо бий болгоод одоо мөрөөдлөөс цаашгүй байсан боломжуудыг бол одоо бий болгоод болсон шүү дээ. Тийм шүү. Одоо ингээд трейдинг юмыг Монголд ерөнхийдөө хүмүүс аюул хэрэгэлдэг тийм. Та ирээдүйд одоо чинь олон улсын зах зээл дээр гарна гэж жишээнд боддгоо тийм төлөвлөгөө байгаа юу? Монголоос дараагийн FTX, дараагийн Binance, дараагийн Coinbase гарахын тулд өнөөдөр яг юу шаардлагатай вэ? Тэн дээр ямар одоо жишээ нь resource жишээ нь хэрэгтэй вэ? Яг бидний мөрөөдөл бол
гадагшаа гарах гэхээсээ илүүтэйгээр гадныхныг авчрах. Ерөөсөө олон улсад очиод алж талаад өгнө гэдгээс илүүтэйгээр трейдерийн хувьд л энэ ч маш сайн юм эдийн засгийн жишээлбэл юм гоё орчныг бий болгох. Тэгээ хуулийн сайхан орчин, санхүүгийн гоё орчныг бий болгоод технологийн гоё орчныг бий болгоод аль болох гадны хөрөнгө оруулагчдыг Монголд авчрах гэдэг бол бидний бас нэг юм том зорилго баггүй. Одоо жишээлбэл ICTG токны хувьд бол гадны нэлээд хэдэн токен эзэмшигчд байдаг. Энэ хүмүүс бол яг энэ хүсэл сонирхол нь болохоор Монголд хувьцаа эзэмшигээ тэгэхээр манай одоо байгаа хөрөнгөний зах зээлийн одоо нөхцөл байдал гэх юм тий. Нөхцөл байдал бол одоо жишээлбэл заавал биетэрээ ирдэг гадаадын хүмүүс одоо хичнээн Монголд байгаа хүмүүс хавтай нэг хурц систем энтрийг ашиглаад одоо хацсангоо онлайнаар данс нэг боломжууд нь гарч ирж байгаа боловч гадаадд байгаа Монгол иргэд болон гадаад иргэд бас л тийм боломжгүй. Тийм учраас жишээлбэл Монгол хөрөнгө оруулалт сонирхолтой хүмүүс бол энэ биржээр дамжуулаад ороод ирж зайлшгүй жишээнүүд байгаа байхгүй юу. Тийм учраас энийг бид нэр аль болох хөгжүүлээд одоо манай Монголын бүтээгдэхүүнүүд олон улсын бүтээгдэхүүнүүд манай бирж дээр зарагддаг болтол бидний юм. Одоо тэгээд энэнийхээ төлөө л үзэж байна да. Бихээ Тамираа таныг юу нэгэд яна би тасцсан. Зүгээр яриа. Таныг нөгөө iTools гэдэг та компани ажиллуулад ерөнхийдөө нөгөө hosting service явуулдаг шүү дээ. Одоо ч гэсэн явж байгаа тийм. Явж байгаа тийм. Тэр ажил чинь бас таны бас нөгөө trading game-д гэсэн би бас нэлээд нэмэр болсон байх гэж бодож байна. Тэгэнгүүт сүүлүүд нэг юм асуудал байна. Одоо чинь сая Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд бас Parler гэдэг app-ыг зүгээр AWS-ийн cloud-наас жишээ нь шууд серверийг унтраачдаг байхгүй тийм хүчээр. Унтраангуудаа Facebook дээр Twitter дээр хүмүүс одоо жишээ нь Америкийн ерөнхийлөгчийн жишээ нь аккаунтыг хааж чадж байна тийм. Тэгэнгүүт та Монголд hosting service үзүүлдэг хүний хувьд цаашдаа ерөнхийдөө яг сервертэй холбоотой яг бизнесмен энэхүү төрлийн одоо industry man яаж хөгжих хэвтэй. Одоо IPFS гэдэг технологи нэр гараад ирсэн байна тийм. Sia coin, Filecoin тэгээд Arviv энэ төргээд одоо блокчейн дээр суурилсан storage-ний тийм блокчейнд гараад ирлээ. Яг энэ технологиг та цаашдаа Монгол руу одоо оруулж ирэх тийм төлөвлөгөө байгаа юу? Одоо энэ талын салбарыг та юу гэж хардсан? Энэ чи бас нэлээд нэг чухал асуудал юм да. Одоо энэ орчин үед тийм одоо жиндрийн хувьсгал дээр хувьсгал гэж ингээд энэ хамгийн үнэтэй зүйл болохоор үнэтэй одоо asset гэх юм уу бизнесийн болон улс орнуудын хамгийн үнэтэй asset нь өөрөө дата алч мэдээлэл. Тэгээ энэ дата шинэ газрын тас гэдэг бас тийм. Шинэ газрын тас тийм. Одоо шинэ даалт гэдэг бас. Тэгээ энийг бүрдүүлж байгаа програм хангамж, энийг ашиглаж байгаа програм хангамж, энийг ашигладаг хиймэл оюун энэ төр өөрөө хамгийн чухал нь учраас сая жишээлбэл ингээд дата центр дээр байгаа тэр аппликейшнийг унтраадаг, хаадаг энэ асуудал байна. Тийм учраас манай Монголд жишээлбэл одоо манай Монгол банкн дээр яадаг журмууд байгаа шүү дээ. Монгол банкны мэдээллүүдийг жишээлбэл дотоодын Монгол дотроо хадгалах хэрэгтэй байна. Энэ цаагаараа ямар утгатай юм бэ гэхээр энэ үн цэнтэй иргэний байдаг юм уу одоо санхүүгийн үн цэнтэй эмзэг гэж ярьдаг. Энэ мэдээллүүдийг хэлийн гадна буюу өөр улсын хууль үйлчлдэг газар болгоно эрсдэлтэй гэдэг нь хамгийн чухал факт юм байна. Өөр улсын хууль одоо Монгол улсын хууль үйлчлдэг газар Монгол улсын иргэний мэдээллийг хадгалчаа тэр нь өөрөө мөнгнөөс нь илүү үн цэнтэй тэр хүний одоо юу гэдэг баг амь настай холбоотой ийм мэдээллийг авч өөр улсын хууль үйлчлдэг газар хадгална байж болшгүй учраас улс орон болгон өөрийн локал интернетийн трафик local data center гэдэг ойлголт байдаг байхгүй юу. Тийм учраас энэ iTools-ийн hosting service гэдэг манай hosting service гэж харагдж байгаа бол яг үндсэндээ data center бизнес. Тийм учраас ICT Group яг энэ iTools-ийн data center-ыг үйлдвэрлэх гэдэг дээр ч агуу анхаардаг. Өөрөөсөө шинэ нөгөө data center бариад энэ хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр ч анхаардаг. Одоо нөгөө сонссон бол энэ нөгөө ICTG токен чинь бас нэг томоохон зарцуулалт нь Tier 3 гэж 3 дугаар зэрэглэлийн data center байгуулах байгаа шүү дээ. 3 дугаар зэрэглэл гэдэг нь одоо дэлхийд бол ер нь өндөр гэсэн 4 зэрэглэл байдаг. 3 дугаар зэрэглэл бол ер нь нэлээд өндөрт нь орж байгаа. Одоо яг гигант компаниудын хэрэглэдэг бусад орнуудын бас төрийн байгууллагууд хэрэглэдэг ийм data center зэрэглэл багтаа. Тэр ийм зэрэглэлийн одоо data center-ыг байгуулах хүсэл маань бас амжилттай явж байна. Бас реклама хийж боломж олгосон баярлалаа гэх. Гэхдээ та бол гайхалтай таны хийж байгаа ажлууд тэгээд ингээд таны сэтгэж байгаа зүйл чинь тэгээд хэдэн жилийн өмнөөс ингээд энэ зах зээлийг хараад иймэрдүү ажил хийгээд
consistently ингээд явж байгаа чи өөрөө бүр ингээд дэндүү гайхалтай байгаа байхгүй. Би таныг анх юунаас харчаад би таны бас мөстер ярьжсэн яриаг сонсч байсан. Би тэгэл таныг харчаад энэ юусоо Монголын дараагийн од жаргал сууж ийна л гэж бодсон. Хүмүүс энэ хүнийг таньдаг амар underground байгаад энэ хүн бол зүгээр бүр дараагийн нөгөө долларын тэр пумпын зүгээр үлхэн сууж ийна л гэж би таныг яг харж байсан. Тэгээд баярлалаа. Тэгээд нэг юм бас асуудал байна. Одоо чинь юу гэдэг нь блокчейн дээр ингээд хүмүүс код бичдэг developer маань айгүй өндөр цалинтай. Бид нар бас өөрсдөө ингээд токен гарна гэж судлаад явангууд хүмүүсийн цалин бодлоо айгүй өндөр. Тэгээ Монгол та ингээд coinтэй холбоотой одоо чинь технологийн салбарт та айгүй олон залуучуудыг ингээд аваад ажилуулад явж байна. Энэ боловсрон хүчний асуудлыг ер нь Монголд яаж шийдэх ёстой юм? Одоо дэлхийн хэмжээний өндөр цалингийг бүгдэнд нь өгөөд явах юм уу? Одоо ямар төрлийн сургуулиуд, ямар төрлийн боловсролын институтууд байж бид нар энэ дараагийн ингээд энэ мундаг инженеруудыг дараагийн мундаг технологийн ноу-хау сайтай залуучуудыг бэлтгэх юм бэ ер нь олноор нь. Энэ одоо наа чинь яг манай Монголын биш ерөөсөө дэлхийн нийтийн толгойн явж байгаа. Тэгээд яг улс орнуудад янз янзын жишээнүүд байна. Одоо энэс хамгийн сайн жишээ нь гэх юм бол энэ богино хугацааны сургалтууд гарч ирж байна. Богино хугацааны сургалтууд. Програм хангамж чи өөрөө хөгжчөөд нэг ингээд хөгжлийнхаа бас нэлээд өндөр түвшинд ингээд хүрээд маш богино хугацаанд өндөр түвшинд хүрчиж байгаа болохоор энэ програм хангамжийн төслийн менежмент гэдэг зүйл бас цогтойгоор хөгжиж байна. Яг энэний чиглэлээр аваад үзэхээр нөгөө ажлыг ийм олон төвшөнд хуваах боломжтой болчихсон. Одоо энгийн жишээгээр хэлэх юм бол барилга гэдэг нөгөө барилгын угсралтын ажилтнууд байдаг, үйлчлэгчингүүд байдаг, багнуурчид те сантехникийн ажилтнууд гэдэг хүмүүс байдаг. Нөгөө талд нь илүү бас нөгөө мэдлэг шаардсан одоо архитектор те барилгын зураг хийдэг ингээд ажлууд байдаг. Яг энэ шиг мэдээллийн технологич мөн адилхан архитектур хийдэг хүмүүстэй, системийн анализ шинжилгээ хийдэг хүмүүстэй, бизнесийн шинжилгээ хийдэг хүмүүстэй, кодинг хийдэг хүмүүстэй, тест хийдэг хүмүүстэй, ашиглалтын хариуцдаг хүмүүстэйгээр ингээд олон салцсан байна. Тэгвэл энэ нийт хэрэгцээг нь аваад үзэх юм бол дэлхийд дээр одоо хэдэн сая хэрэгцээ одоо баг тэрбум даваад явж байна. Ийм мэдээллийн технологийн хүмүүсийн хэрэгцээ байна. Энэ болгоныг академик боловсролоор хангана гэвдэггүй. Тийм учраас 3 сарын 6 сарын түр хугацааны сургалтуудыг гэж бэлдэж олон улсад бэлддэг болсон байна. Одоо манай улсад ч гэсэн тийм сургалтын төвд нэгдэж штэ тий. Одоо манай бас програм зөвлөлттэй халбан дээр ийм сургалт нэгээд нийгмийн хамгааллын яам дээр одоо манай улсад бол яг нөгөө байгаа хэлбэр нь болохоор түр хугацааны сургалт, богино хугацааны сургалт, эмчүүд коллеж гэдэг ийм хэрэгслүүд байгаа. Одоо хэлбэрүүд байгаа мэргэжлийн боловсрол. Энэ хэсэг дээр яг мэдээллийн технологи дээр бэлтгэн анхаарах хэрэгтэй. Богино хугацаанд 3 сар 6 сар сурцсан хүмүүс юу ажиллах вэ? Ажлын байрууд бэлэн байж одоо химийн зэрэг дата сет бэлтгэх ажлууд байна. Програмын дизайн, зургатсан дизайны фронт энд хийх ажлууд байна. Энийг ингээд хийдэг нэг юм хэсгүүд бол би болж одоо манайс тийм хийж явж байна. Дахиад энэ хүмүүс маань нэг хагас жил ажиллаад, 1 жил ажиллаад, 2 жил ажиллаад тодорхой хэмжээний туршилтаа болоод ингээд гайг болоод одоо нэг өөртөө дахиад жаахан цаг гаргаад за би нэг левел ахиа гэвэл дараагийн шатны сургалтуудад суралцаж болж байна. Гүү бол одоо их сургуулийн академик боловсролуудыг эзэмшдэг болох юм боломжтой. Тэгэхээр манай улс одоо бодлогын зүгээр жишээлбэл бодлогын зүгээс юу гэх ёстой вэ гэхээр одоо нэг мобилити тестүүд нээс оюутнуудын мобилитийг шилжих чадвар байдаг юм одоо энийг бас дэмжиж өгөх ёстой байна. Тухайлбал бол төр сургалтын одоо нэг жилийн төр сургалтанд явсан хүн бол програм хангамжийн академик боловсролын тодорхой кредитийг үзсэн л байгаа. Тэднийг н одоо кредитээр нь тооцож өгөөд нэг их сургуульд ороод нэг 4 жил сурах болсон бол тэрийг нэг 2 жил хагас сурах гэж байна. Иймэрхүү зүйлийг бас шийдэж өгөх хэрэгтэй. Програм хангамжийн компаниудын хувьд бол үндсэндээ дандаа хүмүүс хамгийн гол бодлого нь дандаа сургаж авч байгаа. Манайс ч гэсэн тийм байна. Сургаж авч байгаа. Их сургууль төгсөөд ороод ирсэн хүмүүс гэртээ түрүү шууд хичнээн 4 жил сурсан ч гэсэн шууд ажил дээр төсөл дээр гараад ажиллах хүмүүс бол цөөхөн байдаг. Энэ хүмүүс бол зайлшгүй 1-2 жил суралцдаг. Нэгээс 2 жил суралцаад гадагшаа явна гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүс бас их байна. Тэр хүмүүсийг одоо тогтоон бариханд бол одоо нөгөө ажиллах орчноос ахуулаад энэ хүмүүсийг нөгөө хамт олон уур амьсгалд оруулах. Өөрөө дахиад би бас болоог юм биш үү? Дахиад мэдлэг чадвараа сайжруулах хэрэгтэй байна гэдгийг ойлгуул. Үндсэндээ нөгөө програм хангамжаар маш хурдтай өөрчлөлт салбарлахаар 1 жил сураад 2 жил сураад билаг болчихно гэдэг бол эндээ байдаг. Байнга л ингэж өсөж төвчл явж байгаа. Өсөд нөгөө суралцаад явж байгаа хэрэгтэй. Тэгээд ингэж байна. За тэгээд дараагийн авж байгаа юу бол нөгөө head hunt бас явагдаж байна. Энд дээр энийг бас хийхээс ч өөр арга алга тий. Тэгэхээр head hunt явагдаж байна. За
3 дугаар нь бол сая нөгөө хийгээ асууж байгаа. Бид нар бол гадаадд очиод гадны компаниуд дээр ажиллаж болно. Энэ бол яг тодорхой хугацаанд ажиллаад бүрээд ирэх юм бол энэ сайн мэдлэг туршлага оруулаад гадны одоо мэдлэгийн импорт гэж ярьж болж байна. Мэдлэгийн хулгай гэж хэлж болж байна. Ийм зүйлийг хийгээд бидээ биднэрт хэрэгтэй одоо Монгол улсад хэрэгтэй. Яг очиод тэндээ ингээд олон жил ингээд амьдраад явахаар бас нөгөө хүмүүс тэнд байгаа хүмүүс ч гэсэн одоо Монголд очиод хэрэгтэй юм хийж хийсэн гэсэн санаа бодол төрөд идэг. Тэгээ яг бүрээд ирэхээр нөгөө манай орчноо мэдрэхгүй одоо сайн одоо мэдхгүй болсон тэгээ нэг юм wild west гэдэг шиг юм байна. Энэ зэрлэг орчин байгаа юм шиг бас санагддаг юм шиг байна. Тэгэхээр ийшээ хизээ ирэх гэж байна. Тэгэхээр буцаад ирэх хүмүүст зориулсан ийм машин айтайх орчныг бид нар бас хийж бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл тэр нь юу юм бэ гэхээр хүрээд ирээ бид нар энэ дэлхийн хэмжээний цалин гэнэ тийм гадаад давдаг цалингаа гадаадд ажилладаг тэр гоё төслүүд дээр ажил. Энд чинь бас ингээд нөгөө нэг сайхан уур амьсгалтай ингээд орчин хүлээж байна. Бид тэр байдлаа одоо үндсэндээ яг энэ чинь бодит амьдрал шүү дээ. Одоо гадаад ч 5 жил болсон 10 жил болсон хүмүүс энэ хүрээд ирэхэд ямар орон байранд авах вэ гэдэг хүртэл дараагийн асуудал нэг хэрэгний асуудал байна шүү дээ. Хаана амьдрах вэ гэдэг юм гол одоо маань чинь замын төвжрэл сургууль цэцэрлэгийн асуудал одоо халаан асуудал. Тэр энэ болгоныг нөхцөл ингээд бүгдийг шийдэхэд ингээд дэмждэг ийм зүйлийг бас бид яг хэрэгжүүлээд явж байна. Одоо тэгэхээр яг тэр оронч юм аа. Камерах юм. Айгүй их оронч юм байна. Гаднаас мөнгө оруулж ирэлгэн монголчуудаа буцааж авчирлгэн. Айгүй тийм их оронч юм байна. Тэгээ хамгийн гол нь бид нар өөрсдөө юу гэдгийг эндээсээ зугатаад байвал хэцүү шүү дээ. Харин нөгөө гадаадд гарна, олон улсын зах зээл дээр гарна гэдэг дээр одоо манай нөгөө компани нөгөө хэмжээ эзэмшиж байгаа шүү дээ. Хамсрам дээр хүүсэн байгуулсан хүмүүс. Одоо хэмжээ эзэмшигчдийн тоо нэгдсэн байна. Зөвхөн ер нь яг компани policy бидний зүгээс ч гэсэн бас боддог зүйл нь шууд гадаадын зах зээл дээр гараад шууд гадагшаа гарна гэдэг бол өөр хэцүү. Одоо энэ чинь өөрийнхөө дотоодынхоо зах зээлийг эзэлсэн байж байгаад гаруул бол маш амархан байгаа байхгүй. Тийм учраас бид нэр яг ингэж явдаг. Тэгээд бас нэг юм гоё жишээ байна шүү дээ. Хэдүүлэн цаг болохоо байж байна уу? Нэг ийм бодит таны цаг гайг бол бид нар л гайг гэдэг байхгүй. Тэгээд одоо харин бас дараагийн цаг чинь нөгөө нэг жишээ хэлж энэ бүр айгүй гоё жишээ. Энэ манайх ч нэг эсдийн ерхий шалгалтын системийг манай компани хийсэн шүү дээ. Тэгээд шууд зохицуулалтын систем гэж үүдэг. Одоо real time scoring буюу шалгуулагч дүнгээ аваад шууд тэр дороо дүнгээ мэддэг 20 минутын дотор усан хэмжээний дүнгээ нэгтгэдэг. Тэгээ нэгтгэдэнгуудаа тухайн өдөртөө багтаад нэг хэмжээс тооноо гэсэн бодогдоод гардаг юм систем байна. Тэгээ энэ системийг ашиглаад бид нэр Scantron гэдэг Америкийн ийм OMR scanner гэж байна. Нөгөө бидний мэддгээр нөгөө сонгуулийн хар машинтай адилхан технологи ашигладаг юм засагч хариултаа шалгалтын хариултаа уншдаг машин байна. Тэр машиныг ашиглаад тэр нь болохоор дэлхийд угаасаа хамгийн алдаа багтай машин. Тэр машин 40-50 жилийн түүхтэй. Тэгээ тэр машиныг ашиглаад бид нар өөрсдөө програм хангамжийг хийгээд ингээд хийчихсэн. Тэгээд 19 онд ковидын яг өмнө би Америкт очиод тэднийхэнтэй уулзаад тэгээ ингээд явхад бид нар тэгээд өөрсдөө системээ танилцуулдаг байхгүй бид нар ийм хийцээ юм аа програмыг ашиглаад хардверыг ашиглаад байна. Тэгээ ингэсэн чинь бүр айхтар анхаарлаа татаад тэгээд нэг хэдэн юм кейсүүд ярьж байгаа. Ер нь энэ дэлхийн 140 орнд энэ Scantron сканерыг ашиглаж тэрний нэг 50-60 орн яг ийм эсэлтийн ерхий шалгалт гэдэг манайхтай адилхан юм систем хэрэгжүүлдэг. Тэгээд энэ эсэлтийн ерхий шалгалт авдаг улсууд яг Scantron-ы санд болсон програм хангамжийг ашигладаг. Тэр нь яг манай улсын нөгөө хуучин эсэлтийн ерхий шалгалттай адилхан байгаа байхгүй юу? Материалуудаа төвлөрүүлээл 10 хоног зарим том улсууд нэг сарын дараа дүнгээ гаргаж зарладаг. Гэтэл одоо real time юм дүн хийцэн тэгээд танах ингээ Монголдо хэрэгжүүлсэн чинь гоё байна. Nice. Одоо өөрөөр хэлбэл манай улсад чинь нөгөө 3 сая хүн амтай тий ингээ жижигхэн орн гэж ер нь яг ингээд систем хийснээр дараа тэгж харахгүй байхгүй. Бүгд нэг орн national хэрэглээд туршилтсан систем байна гэж хардсан юм байна. Тийм учраас энэ Монголын зах зээлийг ингээд яг нэг гоё юм нэвтрүүлээд энэ бол амжилттай кейс болчлоо гэсэн тохиолдолд дараагийн улсууд руу гарах шиг амархан юм байхгүй. Тэгээд бол яг нөгөө нэг 20 он гэхэд бол нэг 19 оны яриахгүй юу. 20 он гэхэд нэг жижиг улсууд руу туршиж үзээд тэгээ амжилттай болох нь бол 22 он 23 он гэхэд Японы зах зээл рүү нэлээ
try үзье. Гэт ингээ айгуу гоё яриа болоо үз. Тэгээд ковид гараад үндсэндээ боловсролын систем интертес чигээр өөрчлөлттэй шалгалт малгалтны концепцууд ч гэсэн өөрчлөлтүүд явж байна. Тэгэхээр энэ бол яг нэг юм нэг гоё жишээ байна. Тэгэхээр яг энэ жишээ бид нэр өөрсдөө бас нөгөө бодоод тэг яг нөгөө тийч та яг нөгөө Америкт хүмүүс багаан юм хамнадад хэд хүмүүс авчирдаг. 20 он яг багаан ч нэг олон улсын стандарт руу өргөлтөнд бид нэр туслаа. Бид нэр дахиад нөгөө олон улсын патент авахд туслаа. Тэгээ патентжуулаад скантрон санал болгоод ингээд хэрэгжүүлээ гэдэг ийм санал баггүй. Тэгээ иймэрхүү жишээнүүд бол бид нар чинь яг өмнө нь бол өөрсдөө яг энийг л нөгөө бодоод үзсэн. Энэ маань ингээд батлагдсан учраас бид нэр бүр за ямар ч байсан бид нэр дотоодынхоо яг энэ зах зээлийн юмнууд гоё болгоё. Тэгсний дараа бол одоо жишээлбэл 3D meaning одоо гадаад руу аль ч орнод руу гаргахад бол ерөнхийдөө хангалттай сайн туршигдсан байгаа гэсэн үг шүү дээ. Иймэрхүү учраас гадшаа харж арай хэлбэр юм болж байна. Тийм ээ. Яг айгуу гоё юм. Монголдо юм хийгээд Монголынхаа зах зээл дээр нэг тэргүүлэгч болоод тэгээд гадаадын зах зээл дээр гарахтаа Монгол бид нэг нэг чинь ингээ хийгээд чаддсан штэ гэдгээ үзүүлээд батлаад тэгээ явна гэдэг штэ. Гайхалтай. За Тамираахын ажил хөрөлж гэсэн юм нэлээ яаж ашиг. Тэгээд гайхалтай. Асуултууд бол ерөөсөө баг асуулт үлдээхгүй айгуу гоё дэлгэрэнгүй хариулт юм байна. Тэгээд айгуу танаас бас яг уу нэг айгуу гоё юм юу харагдсан бэ гэхээр айгуу тийм сэтгэл өнөртчихээ тий. Тэгээ Монголдо бас юм хийчихээ. Энэ Монгол орондоо бас нэг юм бий болгочих гэсэн тийм бодолтой ч бас айгуу мэдрэгдэж байна. Тэгээд тэр бас айгуу гоё урам өглөө. Тэгээд хамт бас ярилцсан баярлалаа. Хойгаахыг асуултууд асуулах гэсэнгөө ордоор нь харин тэглээ шүү дээ. Одоо сүд бодсож би өөрөө баха ярьсаар байгаа. За. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол ер нь бол хэдүүлээ яг 3 талаасаа яриад ер нь сонирхолтой асуудлууд багаар бол дараа ч их ахиж энэ чиглэлээр холбогдоод яг тухайсан асуудлуудаараа ингээ яриад явбал нэлээд сонирхолтой сэдвүүд бас гарах болов. Зүгээр зорилго нь хэдүүлээ бас тал талын хийж байгаа ажил дээр мэргэжсэн юм хүмүүс байгаа гэдэг утгаараа хоорондоо мэдээлэл солилцоод олонд бас зөв мэдээлэл, хэрэгтэй мэдээлэл өгье гэж зорилго. За. Тэгэхээр баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээнд оролцоод. За баярлалаа. За баярлалаа. Ажилласан.